Улсын их хурл чухал хуулиудаа тойрч байна. Монгол банк мөнгөний бодлогын хүүг 12% хэвээр үлдээлээ. Баруун бүсийн 5 бомбоор импортын татваргүй гурил тэжээл оруулж ирнэ. Цагаан сар наадмын амралт бэмб нэм гарагтай давхцвал ажлын өдөрт шилжүүлэгдлээ. Оройн төргийн үзэгчдээ Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр эхэлж байна. Анхаарлаа хандуулна. Монгол банкны мөнгөний бодлогын хорооноос инфляц өнгөрсөн 11 сард 8.2% хүрсэн тул бодлогын хүүгээ 12% хэвээр үлдээлээ. Ингэснээр Төв банкны мөнгөний бодлогын хороо өнгөрсөн 3 дугаар сард бодлогын хүүгээ 2.1%-аар огцом нэмэгдүүлснээс хойш 5 удаа дараалан хэвээр нь хадгалж байна. Одоогийн нөхцөл байдал бодлогын хүүг өөрчлөх шаардлага үүсээгүй гэдгийг Монгол банкнаас хэллээ. Лав гарагт үндэсний статистикийн хороо 11-р сард улсын хэмжээнд инфляц 8.2%-тай гарч өмнөх оны мөн үеэс 1.1%-аар өндөр түвшинд хадгалагдсныг мэдээлээд байсан юм а. Өнгөрсөн он төрийн зохицуулалтын үйлчилгээний үн нэмэгдсэн инфляц өндөр түвшинд хадгалагдах гол шалтгааны нэг болсон гэж дүгнсэн. Харин Монгол банкны мөнгөний бодлогын өмнөх хурлуудад танилцуулсан төсөөллөөс харуул энэхүү нөлөөлөл энэ оны эцсээр арилж хэрэглээний үнийн өсөлт саарах төлөвтэй байна. Гэхдээ 2026 оны 2 дугаар хагас хүртэл инфляц Төв банкны зорилт түвшин рүү орохгүй төлөвтэй тул Монгол банк бодлогын хүүгээ бууруулах боломж тэр бүр хомс байгааг BMI байгууллага сүүлийн судалгаанд онцлсан юм а. Төв банкны зүгээс бодлогын хүүг бол 12% нь хэвээр хадгалах тийм бодлогын шийдвэрийг гаргалаа. Цаг хугацааны хувьд бол бодлогын хүүг бол бууруулах одоо бас орон зай хараахан үүсээгүй гэж үзэж байгаа. Дараагийн үйлрэлүүдэд инфляц Төв банкны зорилттой түвшинд хүрээд бид бүгдийн одоо ярьдаг Төв банкны зорилттой түвшин буюу 6 орчимдаар тогтворчод ирэх үед Төв банк бодлогын орон зайг бол зөвлөрүүлэх илүү одоо мөнгөний одоо бодлогын төлөвийг бол зөвлөрүүлэх тийм орон зай үүснэ гэж үзэж байгаа. Өнөөдрийн үед бол хараахан цаг нь бол бас арай болоогүй байна гэж бол Төв банкны зүгээс бол харж байна. Хэрвээ бид нар бодлогын хүүгээ бууруулах юм бол энэ асуудал үүсвэ. Зээлийн эрэлт нэмэгдэнэ. Зээлийн эрэлт нэмэгдээд ирэхээр нөгөө зах зээл дээр гарсан мөнгө чинь буцаж валют болоод тэгээ нөгөө валютын нөөц чинь бол нэлээд дондрох тийм өндөр эрсдэл байгаа. Тэгээ хэрвээ нэг талд нь аж ахуй нэгжүүд валютын нөөцийг багасгаад ингээд нөгөө талд нь гадаад өрөө төлөд эхлэх юм бол бидний одоо гадаад валютын нөөцийн үлийн хэмжээгээр багасах ханшийн том савлгаа үүсэх юм эрсдэл байгаа учраас бид нар ийм шийдвэр гаргаж байгаа. Түүнчлэн тэтгэвэр тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн үлдэгдэлтэй тэнцвүүц хэмжээний их үүсвэрийг банкны заавал байлгах нөөц тооцох их үүсвэрээс хасаж тооцож тэтгэврийн зээлийн үлдэгдэл хугацааг 36 сар хүртэл сараар нэг удаа сунгаж тус сунгасан хугацаагаар сарын төлбөрийн дарамтыг бууруулсан тохиолдолд уг активыг бүтэц өөрчлөгдсөн актив тооцохгүйгээр ангилыг хэвээр хадгалах тэтгэврийн зээл тогтоосон 150% эрсдлийн жингийн хэмжээг 100% болгон бууруулахар шийдвэрлэлээ. Хүүдний эрч чангарч зарим аймагуудад өвөлжилт хүндэрч эхэлсэнтэй холбогдуулан баруун бүсийн 5 бомбоор импортын татваргүй гурил тэжээлийг оруулж ирэх тогтоолыг өнөөдөр улсын их хурлын чуулганаар батллаа. Гэхдээ энэ шийдвэр нь бүр биш төр хэрэгжих юм байна. Жил ирэх тусам зудны давтамж нэмэгдэж өнгөрсөн жилүүдэд хэдэн их найдаар үнэлэгдэх их хэмжээний мал сүрэг хорогдсон. За өнгөрсөн 2023-аас 2024 оны хооронд л гэхэд нийт 8 сая гаруй мал хорогдож 1.5-аас 2 их найд төгрөгийн хохирол учирсан. За үүний хариу арга хэмжээ олгож 2024 оны хаврын чуулганаар гурил тэжээлийн гайлын албан татварыг тэглэх шийдвэрийг улсын их хурл гаргасан. Харин жилийн дараа буюу 2025 оны хавар энэ шийдвэрийг эргүүлэн хүчингүй болгож импортын татварыг сэргээсэн байдаг. Харин энэ өвөл зарим аймагуудад цасыг унаж өвөлжилт хүндрэх төлөвтэй байгаа учраас баруун бүсийн зарим бомтоор импортын татваргүй гурил тэжээл оруулж ирэх асуудлыг улсын их хурл дээр ярьлаа. Тэжээлийн одоо байгаа 5%-ийг тэг хуваар гурилын импортын 15% татвар байгааг тэг хүртлөөр гэж тэг хуваар гэж одоо манай яамнаас бас саналаа засгийн газарт оруулна. Тэгээд засгийн газар бол эцсийн шийдвэр гаргана.
Өөрөөр хэлбэл баруун бүсийн нэр заасан 5 бомтоор импортын татваргүй малын тэжээд болон гурил оруулж ирэх ийм боломж бүрднэ гэдгийг аж ахуйн нэгжүүдэд бас мэдээлж байна. За хугацааны хувьд бол 4-р сарын 15 хүртэл хугацаа гэж одоо бид нар тооцож оруулж байгаа. Их хурл хуулийн бодлогод өөрчлөлт оруулсан, урил үйлдвэрлэл унсан, газар тариалан унсан. Үр дагавар одоо энэ. Бид аж тунтмалаа ухаж зараад валютаар авдаг ажил руугаа буцаж орж байна. Тэгэхээр тогтвортой хатуу үндэсний дотоодын үйлдвэрлэл аж ахуйн дэмжсэн бодлогыг тууштай явуулах хэрэгтэй. Баруун бүс нутаг дахиж энэ малын тэжээл гурилын асуудалд орохгүй тулд дотоод тариалтан дээр онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байна гişүүдээ. Тэрнээс гайлын татвараар зохицуулт хийгээд байвал энэ зовлон чинь дуусахгүй. Байсгийгээд л татвар тарифын хөнгөлөлт үзүүлж тэгэлжигдэх болохоор баруун бүсэд хөрөнгө оруулалт үйлдвэрлэл явуулах сонирхол төрөхгүй байгааг хэлж байлаа. Уг нь бол Латрын 4-р аяны хүрээнд 200 мянганга талбайд тэжээлийн нэрмэл нэмэгдүүлэх томоохон бодлого явуулж байгаа юм байна. Аймагуудад 3-аас 4 удаа бичиг явуулсан ч баруун аймагуудаас газраа тэлж ногоо болон тэжээл тарий гэдэг санаачлаг ирээгүй гэдгийг хэлж байлаа. Бүх нийтээр амрах баярын өдрүүд бямб нэм гарагтай давхцах тохиолдол цөөнгөө гардаг. Ялангуяа цагаан сар, наадам зэрэг уртаар амардаг уламжлалт баярын өдрүүд амралтын өдөртөө давхцсан тохиолдолд ажлын өдөр нөхөж амрах хүсэлтийг эргээд үе үе цахим орчинд илэрхийлсээр ирсэн. Харин тухай тодорхой заалт хуульд байхгүй, засгийн газраас л тухайн үед нь зохицуулт хийж шийдвэр гаргаад явдаг. Тэгвэл цаашид хуульд тодорхой тусгаж өгөх нь зүйтэй гэж зарим гишүүд үзсэн байна. Тодорхойлбол бүх нийтээр амрах өдөр бямб нэм гарагтай давхцвал баярын амралт дараагийн ажлын өдөрт шилжүүлэх хуулийн төсөл санаачилсныг өнөөдөр улсын их хурл хэлэлцлээ. Монголчууд жил 16 өдрийг бүх нийтээр амарч өнгөрүүлдэг. Гэхдээ энэ өдрүүдийн 5-аас 7 өдөр нь бямб нэм гарагтай давхцаж, үндсэндээ 9-өөс 11 өдөр амардаг гэж хууль санаачлагч тайлбарлаж байлаа. Энд бүх нийтээр амардаг 16 өдөртөө бүтэн амардаг байх ёстой гэж үзжээ. Зарим улсын их хурлын гишүүд энэ хуулийн төсөл дээр янз бүрийн байр суурьтай байна. Эдийн засагт үзүүлэх өр нөлөө өгсөн чинь ерөөсөө нөлөөлөхгүй өгдөргцэн. Аж ахуйн нэгжүүдэд ямар ч нөлөө байхгүй гэсэн ийм судалгаатай ийм хуулийн төсөл орж ирсэн байна. Энэ 18 амралтын өдрүүд чинь энэ аж ахуйн нэгжүүдийг ажил хийлгдэг. Хийх боломжгүй болгочтой. Хил гайл нь амраад алга болчтой. Төрийн албаа агчид нь амраад алга болчтой. Тийм учраас би бол ямар саналтай байгаа вэ гэхээр цагаан сар наадам 2-оо авж үлдээд бусад бүх энэ тэмдэглэлт амралтын баярын өдрүүдэд бол амрахгүй болгоё. Амралтын өдрүүд хит богино байхаар дээр нь хагас цэцэн энэ төр таарахаар үнийгээ дагаад маш их хүмүүс яардаг. За үнийгээ дагаад авто замын одоо зөрчил нэлээд их гардаг, гэмт хэрэг зөрчил их гардаг, их өсдөг ийм тооцоо судалгаа байгаа юм. Тэм учраас бас тодорхой хэмжээгээр энэ амралтын өдрүүдийг анхаарах нь бол зүйтэй шүү. Засгийн газар өөрөө энэ асуудлаа гартаа авахгүй бол одоо ер нь л их замбраагүй болоод байна шүү. Тэгэл хувь гишүүд бүгдээрээ л одоо энэ нийтээр тэмдэглэх баярын өдрүүдийг нэмэх хууль санаачлаад яваад байх юм бол тэгэл ер нь иргэддээ таалагдтал шийдвэр гаргахыг бодно штэ хинчиг. Тийм биз дээ. Гэтэл цаана эдийн засгийн агуулгаараа засгийн газар өөрөө энэ бодлогоо авч явах ёстой штэ. 2024 онд цагаан сарын өдрүүдийг яах вэ гэд засгийн газар хуулийн заалтанд байхгүй учраас шийдвэрээ гаргах боломжгүй байх үеэр ажиглаад хуультай одоо танилцаад үзэхэд энэ заалт байхгүй л байсан. Тэгэхээр нь буцаагаад оруулчихъя гэд ажиллаад хууль тогтоомжийн тухай хуулиараа оруулж ирж байгаа л асуудал. Тэгээ ингээд нэг эдийн засаг хүнд байхад албаар амрах тухай яриад байгаа юм энд юусоо байхгүй. Хэдий энэ хуулийн төсөл нь иргэдийн санал хүсэлтээр тулгуурлан боловсруулагдсан боловч хувийн хвшлийнхнийгээ бодолцож шийдвэр гаргах нь зүйтэй гэдгийг хэлж байлаа. За энд бүх нийтээр амрах бүх өдрүүдэд нөхөж амрах биш. За зөвхөн наадам цагаан сарын амралт бямб нэм гарагтай давхцвал дараагийн ажлын өдөрт шилжүүлэх нь зөв гэдгийг гишүүдийн олонх нь хэлж байлаа. Ийхүү улсын их хурл нэгдсэн чуулганаараа бүх нийтээр амрах өдөр ярьж байх хооронд улсын төсөв 2.80-аар тасарч аж ахуйн нэгжүүд өрийн дарамтанд орж гүйцлээ. Эндээс харвал хамгийн яаралтай бөгөөд ихний хилцэх ёстой асуудал нь эдийн засгийн хуулиуд баймаар. Гэтэл засгийн газар хуулиа оруулж ирэхгүй, сайднаар нь ч нөхцөл байдлаа ярьж мэдээлэл өгөхгүй чуулганы танхимд орж ирэхгүй байна. Нөгөөлөө ихэд кокс нь өөрс $30 унчлаа шүү дээ. Эрчим хүчний нөөц $3 унчлаа. Энийг мэдж байгаа хүн байна уу? Тэгээ дээрэс нь Эрдэнэс 5 толгой чинь 11.1
сая тонн нүүрсний мөнгийг урчилж авч хэрглчээд одоо нөгөө нэг нүүрсээ гаргаагүй байж шин. Тэгээ ийм нөхцөл байдалтай ингээд байж явах та нар ингээд энэ нэг амралтын өдөр яриад ингээд байж байгаа. Манай одоо төсвийн орлого 2.2 их 80 төгрөгөөр тасарсан явж байгаа шүү. Бид нар одоо эдийн засгаа бодсон шийдвэрүүдийг гаргаж явахгүй бол сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах нөхцөл цаг хугацаа биш байгаа шүү гэдгийг би бас та бүхэндээ хэлмээр байна. Эннээсээ болоод буцаад л нөгөө хувийн хвшил аж ахуйн нэгж дээр татрын дарамтууд, бусад дарамтууд ирж. За энэ одоо гишүүд асуулт асуугаад байна. Энэ 2 сайд хариулах юм уу? Сангийн сайд хариулах юм уу? Тэгээд тэр компаниудын дансыг хаагаад байна. Одоо та нар одоо ажиллаа хийлдэ. Би та нарт 7 хоног гэж хэлсэн шүү дээ. Одоо орж ир. Ажиллаа хий. Сангийн сайд хаана байна? Хайд нар энэ хуралдаа орж ир. Эх 7 хоног нэг ач холбогдолтой хуулиуд оруулж ирээ. Тэр нийгмийн даатгалын тэр 8 хуулийг эх 7 хоногт оруулж ир. Тэр арилжааны хууль, эдийн засгийн хэрэгжүүлээ, хөрөнгө оруулалт, ашигт малтмал энэ одоо нэрээ арай дэнтлээ. Энэ ач холбогдолтой хууль оруулж ир. Евразийн эдийн засгийн холбоотой байгууллага төр хэлэлцээрийг сойрхон батлах тухай асуудлыг мөн өнөөдөр улсын хурлын чуулганаар хэлэлцлээ. Манай улс энэ холбоотой 3 жилийн хугацаатай төр гэрээ байгуулснаар 5 улс руу татваргүй бараа экспортлож 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүйгээр оруулж ирнэ. Ингэхдээ үндэсний үйлдвэрүүдэд хамгаалах бүхий л заалтуудыг төр гэрээнд тусгасан гэж засгийн газар тайлбарлалаа. Үндсэндээ энэ төр гэрээ нь манай улсын хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхээс биш эдийн засгийг татан унгахгүй гэдгийг хэллээ. Энэ хэлцээрийн хувьд цаг хугацааг ер нь оновчтой гэж бодож байгаа юу? Одоо цаг хугацаа нь зөв үү, мөн үү? Манайхан бэлэн байгаа юу? Үнэхээр тэр таны хэлээд байгаа тэр экспортод бэлэн байгаа гэдэгт та итгэлтэй байгаа юу? Би та хэдэн сарын өмнө ойлгохдоо таны хүнс хөдөө аж ахуйн сайдын ажил хийж байхдаа энэ хэлцээрийг дэмжихгүй байгаа гэж тухайн үед би ойлгочихсон. Тэгээ өнөөдөр өөр ажилд очихоор зөв болчдөг, өмнө өөр салбар хариуцж явахлаа буруу болчдөг. Хэлцээрийн явцад хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбар зарчмын 23 төрлийн бараан дээр маргаан үсгэсэн. Энэ яагаад гэвэл их хурлаар батлагдсан хүнсний хувьсгал, цагаал хөтөлбөрийн хүрээнд бодлогоор дэмжиж байгаа салбаруудыг та холбоотой гайл тарифын асуудал туссан тул гэж. За энэ үр дүн гарсан. Бид 8 бараан дээр асуулт саналыг зөвшөөрүүлсэн. 11 бараан дээр нь буулт хийлгсэн. Худалдааны тэнцэлд ямар эерэг нөлөө үзүүлэх вэ? Ажлын хэсгээс нэмэд хариул. Манай 25 харьцааны харьцаа байгаа. Үүний 25-ын гол агуулмж нь бол шатар туслах материал. Дизель, бензиний асуудал байгаа. Манайх бол 27 оноос бол өөрийн гэсэн дизель, бензиний үйлдвэрлэлд эхлэнэ. Тэр үед бол biz дотоодын нийт бүтээгдэхүүн 40% хангах. Саяын 25-ын бараг 30% нь бол тэндээс авахгүй гэсэн үг. Японы хэлцээр чинь 60-40 байхгүй. Одоо тэгээд тэр чинь бол 96-4 гэсэн харьцаа байгаа шүү дээ. Тэгэхдээ тухайн үед манай яаж 40 сая Америк доллар болсон байгаа. Тэ. Өөсдөр энэ асуудлыг ган төмөр сайдаас тодорхой асуугаарай. Тэнд загварын гаргасан байсан. 2025 оны байдлаар манай улсад улс төрийн 37 нам эвсэл бүртгэлтэй байна. Үүнээс 27 улс төрийн нам тайлангаа хугацаанд нь ирүүлсэн бол 9 улс төрийн нам огт тайлангаа ирүүлээгүй. Эсвэл тайлан шаардлага хангаагүй болохыг сонгуулийн ерөнхий хороо онцолж байна. Мөн энэ онд 6.9 тэрбум төгрөг байсан улс төрийн намуудын санхүүжилт эх онд 7.8 тэрбум төгрөг байхаар тогтжээ. Улс төрийн намууд үндсэн дүрмийг шинжилж энэ сарын 31-ний дотор сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх зохицуулалттай. За гэсэн ч 11 сарын байдлаар 14 нам 27 удаагийн хүсэлт ирүүлснээс шаардлага хангасан 3 улс төрийн нам байна гэлээ. 25 оны 12 сарын 31-ний дотор нам өөрийн дүрм хөтөлбөр дотоод зохион байгуулалтаа намын тухай хуульд нийцүүлнэ гэдэг.
2 жилийн одоо хугацаанд энэ ажил манд хийгдээ явсан байна. Тэгтээ бол хугацаа сунгаад ийм болчихжээ. Тэгэхээр зэрэг бол энэ улс төрийн намын тухай хуулийн хэрэгжилт бол бас өдийг хүртэл бол тодорхой хэмжээнд бас ингээд ийм одоо суналтаа явсан байна гэж ингэж ойлгож болохоор байна. Тэгэхээр зэрэг бол 26 оны 1 сарын 1-ээс гэдэг юм уу 26 онд бол энэ улс төрийн намын тухай үйл ажиллагаанууд маань ингэж игдрээ явах юм байна. Хэрэгжилтэнд нэгэн одоо оролцоо явах юм боломжтой байна гэж ингэж ойлгож ерөнхийдөө бол болно. Нэг ийм асуудал гардаг юм байна. Маш олон жил ерөнхийдөө энэ улс төрийн намуудын тайлан байлангаа одоо хүн амьтанд ойлгох тулц гэдэг юм уу ил тод гаргаж өгөөгүйс болоод энэ нам дээр чинь намууд дээр тайлангийг гаргадаг болсуучны гэдэг юм хүний нөөцийн асуудал аюу тулгамдсан асуудал байдаг юм байна. Өөрсдөө ч хэлж яадаг. Тэгэхээр бид нар магадгүй энэ чиглэл дээр ажиллаж байгаа хүмүүсийн тэр мэрэгжлийн чиглэлүүд дээр нь бас дэмжлэг үзүүлье. Зүгээр байж байгаа хүмүүсийг одоо тайлангаа гаргаж үгүй бол чанд хариуцлага тооцно гэхээс илүүтэйгээр эхлээд бид нар тэр тайлангаа зөв гаргадаг тэр мэрэгжлийн арга зүйн талаас нь бол дэмжлэг үзүүлээд энэ агуулгаараа тэр институттай хамтарч ажиллаад одоо эрхчлэлд маш олон чиглэлийн сургалтуудыг энэ улс төрийн намуудад бас хийхээр төлөвлөд байж байгаа. Энэ онд улс төрийн 7 нам эвсэл 6.9 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. За энэхүү санхүүжилтийн зарцуулалтыг намуудын тайлан дээр үндэслэн хянах юм. Харин эх онд намуудын санхүүжилтийг 7.8 тэрбум төгрөг байна гэдгийг сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ. Санхүүжилт дотор 2 янз байгаа. Нэг нь болохоор 4 жилд нэг удаа олгодог, нөгөөх нь болохоор жил болгон олгодог. За жил болгон олгодог, 4 жилд олгодог санхүүжилт нийлээд 7.4 тэрбум төгрөг байсан. Одоо бол хойтон бол олгох санхүүжилтэн зөвхөн жил болгон олгодог санхүүжилт 7.8 тэрбум төгрөг. Гэхдээ энэ ягаад өөр байгаа вэ гэвэл төлбөрийн эсрэг доод хэмжээ 792 мянган төгрөг болсонтой холбогдуулаад нэмэгдэж гарсан. Түүнээс 4 жилд олгодог санхүүжилт нь хасагдсан байгаа гэсэн үг. Сонгуулийн ерөнхий хороо нь улс төрийн намын санхүүгийн ил тод байдлыг сайжруулах, хариуцлагын тогтолцоог бэхжүүлэх бодлогын хүрээнд шинжилгээний ажлуудыг цаашид эрчимжүүлнэ гэдгийг мэдгдлээ. За улс төрийн намын санхүүжилтийг ил тод хяналттай болгох нь иргэдийн улс төрийн оролцоо, намуудад итгэх итгэлийг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой хэмээн сонгуулийн ерөнхий хорооноос онцолж байна. Монгол улс тусгаар тогтносон ардчилсан улс гэсэн ч энэ нь тунхаг төдий болоход ойрхон байна. Тухайлбал дэлхийн улс орнуудын иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийн нөхцөл байдлыг судалдаг Civicus Monitor байгууллагаас энэ онд хийсэн судалгаагаар манай улс хязгаарлагдсан буюу obstructed түвшинд үнэлэгдэжээ. Мөн хэвлэлийн эрх чөлөөний индексээрээ дэлхийн 180 гаруй улсаас 2025 онд 102 дугаар байранд ирэмблэгдсэн байна. Хэвлэлийн эрх чөлөө бол зөвхөн сэтгүүлчдийн асуудал бус олон нийтийн анхаарал хандуулах чухал асуудлуудын нэг юм а. Дээрх судалгаануудын үр дүн иргэний орон зай нээлттэй бус байгааг харуулж байна. За түүнчлэн үзэл бодлоо илэрхийлэгчид, сэтгүүлчид, иргэний нийгмийн байгууллагуудад төрийн дарамт, цахим халдлага, за нэр төр гутаахтай тэмцэх нэрийдлэр боомлуулах үйл ажиллагаанд өртөх тохиолдол нэмэгдэж байгаа тухай Хүний эрхийн үндэсний комисс, ЮНЕСКО, олон улсын сэтгүүлчдийн холбоо зэрэг байгууллагуудаас мэдээлж байна. За нөгөө талаас иргэний нийгмийн байгууллагуудын үүрэг оролцоо, нийгмийн сэдвийг хөндөх, төрийн бодлогын хэрэгжилтийг хянах, олон нийтийн оролцоог дэмжих үйл ажиллагаа нэмэгдэж байгаа ч санхүүжилтийн хомсдол, хууль эрх зүйн тодорхой бус орчин, за захиргааны дарамт зэргээс үүдэлтэй бэрхшээлүүд тулгарсаар байна гэлээ. Иргэний нийгмийн салбарт ажиллаж байгаа хүмүүсийн одоо аюулгүй байдал гэх юм уу те энэ салбарт нэг өсөндөө одоо иргэдийн өмнөөс дуу хоолойнд болж ажиллаж байгаа зарим тохиолдолд бодлогын одоо хяналт хийгээд watch хийгээд явж байгаа те одоо ялангуяа сүүлийн жилүүдэд манай улсад чинь сөрөг хүчин гэж байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр иргэний нийгмийн байгууллагууд тэр дотроо засаглал хүний эрхийн чиглэлээр ажиллаж байгаа байгууллагууд бол цэвэр одоо сөрөг хүчний үүргийг гүйцэтгэж байгаа буюу тодорхой иргэдийн одоо нийтлэг эрх ашгийг хүндсэн хуулиуд дээр байр суурь бичдэг, санал зөвлөмж бичдэг, тэр түүнийг уншдаг, танилцдаг, иргэдэд танилцуулдаг ажлыг хийгээд байгаа байхгүй. Тэгэхээр бидний одоо ажиллаж байгаа эрх зүйн таатай орчин гэдэг зүйлийг бас бүрдүүлэх нь чухал байгаа. Олон нийтийн үзэл бодлоо чөлөөтөө илэрхийлэх эрх нь хэвлэл мэдээллийн салбарын чөлөөт үйл ажиллагаанаас хамаардаг. За өөрөөр хэлбэл сэтгүүлчдийн бэлтгэсэн мэдээ сурвалжлагаас үүдэн олон нийт аливаа асуудал хяналт тавих, за өөрсдийнхөө үнэлэлт дүгнэлт өгөх боломж бүрддэг. За ийм ч учраас хэвлэлийн эрх чөлөөний асуудал дан ганц хэвлэл мэдээллийн салбарын асуудал бус олон нийтийн анхаарал хандуулах ёстой асуудлуудын нэг юм а. Хэвлэл эрхчлөөний индексийг гаргахтаа нэг 5 том үзүүлэлтээр гаргаж байгаа. Тэгээ тэр нь бол юу вэ гэхээр
зөвхөн сэтгүүлчид нөлөөж байгаа энэ нөхцөл байдлаас гадна мэдээллийн орчин руу чиглэсэн энэ үзүүлэлтүүд гаргаж ирдэг. Тэдгээрт нь улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд гэдэг. Соёлын хүрээнд нь жишээ нь хэв мэдээллийн байгууллагуудыг олон нийт хэрхэн хандж байна, сэтгүүл зүйн байгууллагуудаас гаргаж байгаа, редакцуудаас нийсэж байгаа сэтгүүл зүйн бүтээлүүдийг хэрхэн одоо авч явж байна, тэр нь бодиттой нэмэртэй байна уугүй гэдэг. Ингээ харах юм бол энэ үзүүлэлт зөвхөн хэв мэдээллийн байгууллага редакцууд хамааралтай биш, сошиал медиа орчин, тэгээ бид нарыг хэрэгжиж байгаа мэдээллийн орчин, мэдээлэл авч байгаа орчинд нөлөөтэй асуудал болчихно. Эрхчлөө ил тод байдлыг хангах эрх зүйн орчныг сайжруулах, төр иргэний нийгмийн хамтын ажиллагааг бэхжүүлэх шаардлага үүсч буй нь дээрх жишээнүүдээс харагдаж байна. За хэвлэл мэдээллийн хараат бус байдал олон нийтийн мэдээлэл авах эрхийг баталгаажуулахгүйгээр ардчлалын чанар сайжирна гэж харах боломжгүйг салбарын мэргэжилтнүүд онцолж байлаа. Нийслэлийн төсөө бүрдүүлэх шинэ арга хиймэл оюунд суурилсан автомашины торгуул болжээ. Тодорхойлбол эх онд нийслэлийн төсөвт төвлөрүүлэх торгуулийн дүнг энэ оноос 60 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 221 тэрбум төгрөг болгосон байна. Ийхүү эх оны 1-р сарын 1-ээс эхэлж AI камерын системээр замын хөдөлгөөний 10 төрлийн зөрчилд торгуул ногдуулдаг болох нэ. Энэ онд 160 тэрбумын торгуулийг нийслэлийн төсөвт төвлөрүүлэхээр тооцож гүйцэтгэл нь 94% байгаа гэлээ. Харин эх онд үнийг 60 тэрбумаар нэмэгдүүлжээ. Энэ оны 2 сараас эхлэн хиймэл оюуны тусламжтайгаар нийт 25 сая зөрчлийг туршилтын журмаар илрүүлжээ. Өнгөрсөн саруудад эдгээр зөрчлийг иргэдэд сануулга мессеж хэлбэрээр явуулдаг байсан бол эх 1-р сарын 1-ээс эхэлж зөрчил илрүүлсэн тохиолдолд бүрд торгуулийн арга хэмжээ авах юм а. Үүнд хамгийн өндөр дүнтэй торгуул нь уулзрыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарлан зөрчил гаргасан тохиолдолд 100 мянган төгрөгөөр торгох юм а. Энэ 10 зөрчил дээр юу арах вэ гэхээр одоо хурд гэрлэн тохионы зөрчил чиглэлийн дээрээ игнэгээр одоо чиглэлийн дээрээ иргэслийг игнэгээр зорчсон тохиолдолд автобусны буудал дээр тэр иргэслээ зогсоосон тохиолдолд игнээ байр буруу эзэлсэн зогсох шугам мөн одоо агшин зуурын хурд дундаж хурд зогсох шугам үржилсэн цагаан шугам давах урсгал сөрөх төр буюу удаан хугацаагаар тэр иргэслээ хориотой газар байршуулах гэх мэт зөрчлүүд орж байгаа. Тээврийн цагдаагийн албанаас энэ он гарсаар нийт 40 мянган зөрчлийг илрүүлсэн гэлээ. Энэ нь өнгөрсөн оноос 2%-аар нэмэгдсэн үзүүлэлт байна. Хамгийн түгээмэл илэрч байгаа зөрчил нь игнээ байр буруу эзлэх, цагаан зураас давах, нийтийн талбайд автомашина байршуулах тохиолдол байгааг тээврийн цагдаагийн албанаас хэллээ. Хуучин хүмүүс зөвхөн цагдаагийн албаас шаналлыг тавьдаг байлаа шүү дээ. Одоо бол жил иргэцсэн мөн техник технологи буюу яг энэ одоо гудамжын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нарын сахилгын дэг журам дээр нэлээд хяналтаа тавьж байна. Замун дээрээс нь полици экипажныг 100% полици экипаж нь болгож шинжилсэн байгаа. Замунтай холбоотойгоос иргэд одоо явгооны зам дээр гаргаад тавьсан зөрчил, чиглэлийн тээврийн эслээ автобусны буудал дээр, замун төр буюу удаах зарцуулалтыг хоригдсон газар тээврийн эслээ тавьсан зөрчил дээр бол иргэд маань өөрсдөө хяналтыг тавьж зөрчлийн мэдээллийг замун төлөвийн удирдлагын төвөөр илгээд өгсөн байгаа. Замунтай холбоотойгоор бол бас зөрчил бол бас өссөн үр дүнтэй байгаа. Өнгөрсөн онд нийслэлийн төсвөөс 176 гэрэл дохиотой уулзварт нийт 1606 ширхэг хиймэл оюунд суурилсан камер суйрлуулж туршилтыг эхлүүлсэн. Хиймэл оюунд суурилсан замын хөдөлгөөний хяналтын камер нэг өдөртөл гэхэд зам тээврийн 250 мянгаас 300 мянган зөрчлийг илрүүлдэг байна. Албан ёсоор торгуул ногдуулж эхлэх үед өмнөх шигээ зөрчлийг алдаатай илрүүлвэл иргэдэд өндөр торгуул ногдох эрсдэл үүсэж байна. Түүнчлэн төсвийн орлогыг торгуулийн орлогоос бүрдүүлэх нь зарчмын хувьд алдаатай. Гэтэл нийслэл эх оныхоо төсөвт торгуулийн орлогыг нэмэгдүүлэн батлаад байна.
Далаар мэдээллийн хөтөлбөр бизнес орчин болонгаар үргэлжилж байна. Франц улсад бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг Монгол бүсгүйг энэ удаагийн бизнес орчин болонд зочноор хурлаа. Эх орондоо бизнес эрхлээд амжилт олоогүй тэрээр Франц улсад очин ажиллах болжээ. Ингээд өөрийн гэсэн бизнестэй болж Монгол ажилчдаар бага бүрдүүлэн 2 жилийн хугацаанд өргөжин тэлсээр байна. Хоёр улсад үйл ажиллагаа эхлүүлсэн түүний хувьд татвар өндөр гэхээс илүү хэрэгжүүлэх үйл явц нь харилцан адилгүй байгааг олж харсан гэсэн юм а. Өөрөөр хэлбэл Монголд бизнесийн үйл ажиллагаа эрхлэх орчин эрүүл биш байна гэж дүгнэжээ. Намайг Бажаа Өгтэй Саран гэдэг. Тэгээд Франц улсад одоо 20 жил ажиллаж амьдарч байгаа. Тэгээд MJ Dasa Group буюу MJ Sushi гэдэг компани үүсгэн байгууллагад одоо 8 жил болж байна. Францын нутаг дэвсгэрт одоо 2 компани 3 брэнд үүсгэсэн. Тэгээ манай компани бол 100% монголчууд ажилладаг байгаа. Одоо хичнээн монголчууд ажиллаж байна. 18 монголчууд одоогийн байдлаар ер нь манайх бараг 25 ажилчинтай хүртэл дээд. Гэхдээ татварын хэмжээ бол ер нь альж газар байх ёстой зүйл ахгүй юу? Би бол харин одоо нөгөө өөрийнхөө өнцгөөс харахад бол одоо манайхан татвар өндөр байна, юу байна гэд ингэдэг. Одоо энэ бол ерөнхийдөө байх ёстой. Үнэн зөв ажил бизнес эрхэлж байгаа бол хин ч гэсэн татвараа төлөх ёстой. Францууд Европ дотроо хамгийн өндөр татвартай орн багхгүй юу? Гэхдээ бид нар ч гэсэн аюул өндөрлөлттэй байдаг. Ялгаа байхгүй. Гэхдээ би Монголын зах зээл Монголын одоо орчныг хөндлөнгөөс шүү. Уучлаарай. Харж байхад бол татвар их өндөр байна гэдэг нөгөө нэг хүмүүс жоохон бухимдаад байдаг. Бол хаач газар ер нь татвар авах ёстой болохоор өгөх ёстой хийж л байгаа. Тэр нь харин эрүүл байх ёстой. Яг зөв зарчмаар явах ёстой гэж үздэг бидний хувьд. Дээрэс нь яг одоо би бас буцаад одоо Монгол руугаа бизнес хийж байгаа улсуудаас айгүй их ингээд за татвар яадын, татврын тайлан яадын ингээд байгаа. Яг надад нэг сэтгэл эмзэглэж байгаа юу их орно л гэж бодож идэх юм болохоор одоо Монгол бизнес эрхэлж байгаа хүмүүс болон татварын байгууллагууд нь одоо нэг компани гэхэд 2 өөр тайлан гаргадаг. Тэрийн татвар авж байгаа ч мэддэг, өгж байгаа ч мэддэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр энэнд би айгүй шүмжэлтэй ханддаг. Хэрвээ тийм 2 татварын тайлан гаргаад ингэдэг бол Монгол улс хязгаарч хөгжихгүй шүү дээ. Тэр татварын одоо бүрдүүлэлт тэр татвар их эрүүл байжиж энэ улс орн хөгжих хэрэгтэй байхгүй юу? 2 байна гэдэг нь одоо нэг өнгөлөн талталтнуудыг нэг тайланд гаргадаг. Яг бодит нэг тайлан гаргадаг гэж бүхэл бизнесмен чухал гэж ярьж байгаа байхгүй. Тэгэхээр тэр үл айгүй амар улс оронд бол айгүй хор хөгжөлтэй гэж үзээд байна. Бид нар бол Европ тийм байхгүй шүү дээ. Тэр байтугай одоо нуун дарагдуулах юм бол тэрнээс ийсэн одоо бараг 20 дахь хүртэл тийм арга хэмжээтэй авдаг. Яг уу татвар өндөр байдаг. Гэхдээ өндөр байдаг ч гэсэн одоо бизнес эрхлэх боломжоор нь гэх юм уу та тэр нь эрүүл байж чадаад бизнес нь одоо хийж явахад одоо нөлөөлөх юмар нь улс бодлогоор хангаж өгч чадах юм бол тэгээ татвар өндөр байсан ч гэсэн тухайн хүн хэрэгжүүлээд явах боломжтой байдаг. Монголын хөрөнгийн бирж официал компани гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгч хаш эрдэнэ өөрийн хүсэлтээр албан тушаалаас чөлөөлөгдсөнтэй холбоотойгоор төлөөлөл удирдах зөвлөлийн тогтоолоор хаш эрдэнэийг бизнес хөгжлийн газрын захирлын албан тушаалд эргүүлэн тамилсан байна. Мөн гүйцэтгэх захирал томилогдох хүртэлх хугацаанд гүйцэтгэх захирлын үүргийг төр орлон гүйцэтгэгчээр мөнхөдийг томилжээ. Харин Мөнхбат нь Америк нэгдсэн улсын JP Morgan Chase банкнаас ажлын гараагаа эхэлсэн Монголын хөрөнгийн зах зээлд DBM Asset Management үнэт цаасны компани, мөн голомт капитал үнэт цаасны компани зэрэгт удирдах албан тушаал хашиж, үнэт цаасны зах зээлд шинэлэг бүтээгдэхүүн нэвтрүүлэх, олон улсын санхүүжилттэй төсөл хөтөлбөрүүдийг удирдах байсан туршлагатай юм байна. Монголын банкны холбооны шинэ ерөнхийлөгчөөр Ариг банкны гүйцэтгэх захирал Монгол улсын Гавьяат эдийн засагч Хүрэлбаатар томилогджээ. Харин Хүрэлбаатар нь Худалдаа хөгжлийн банкны дэд захирал, орлогч захирал, Монгол шуудан компанид гүйцэтгэх захирлын орлогч, мөн хадгаламж банкнд гүйцэтгэх захирал зэрэг алба хашиж 2022 оны 8 дугаар сараас Ариг банкны гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаа 40 туршлагатай банкир ажээ.
Монгол улс 2025 онд нүүрсний экспортыг 85 сая тоннд хүргэх зорилт тавьсан. За оны эхний 11 сарын байдлаар нүүрсний экспорт 79 сая тоннд хүрч 93% гүйцэтгэлтэй гарчээ. Харин нүүрсний экспортыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад биед хэмжээгээр 1.7 сая тонн буюу 2.2%-аар өссөн үзүүлэлттэй байгаа юм а. Тэнгэр телевизтэй хамтаагаад баярлалаа үзэгчдээ. Манай улсын 100 мянган хүн тутамд 5,000 орчим хүн архинд донтох эмгэгтэй гэх судалгаа гарчээ. Өөрөөр хэлбэл манай улсад нийт 170 мянга орчим хүн архинд донтох эмгэгтэй байна. Архиталтын эсрэг дөрвтэй арга хэмжээ авч бодлогын шийдэл гаргаагүй байсаар архины хэрэглээ жилээс жилд нэмэгдэх гэж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жилд 1 хүнд ноогдох спиртний дундаж хэрэглээ нь 7 литрээс давбал үндэсний аюулгүй байдалд аюул учирсан гэж үздэг. Гэтэл манай улсад жилд 1 хүнд ноогдох спиртний хэмжээ 8.5 литрт хүрчээ. Энэ нь 21-ээс дээш насны хүн амд тооцоход 1 хүнд ноогдох хэмжээ юм а. Тэгэхээр архины хэрэглээ үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрчээ. Насанд хүрэгчид 7 хоногт 10 грамм согтууруулах ундааг 3-аас 4 удаа хэрэглэх нь стандарт хэмжээ гэж үздэг гэлээ. Гэтэл манай улсад найз нөхдөрөө цугларах үед алкогол хэрэглэх нь энгийн мэт ойлголт болсоор нэг удаадаа л гэхэд 5-аас 6 удаагийн стандарт уултын хэмжээг хэрэглэж байна гэж эмчнэр үзэж байна. 5 нас хүртэл хамгийн гол үгүй хийлгэхдээ өөрийгөө зөв авч явах гэдэг ийм юунууд чинь ур чадвар чинь тэр насан суудаг байхгүй юу? Манайх яд кино энэ хөгч юугаа мэдхүү гэд те хажууд нь жишээлбэл арих уу шинэ жил болох гэж байгаа гэд те нөгөө юуг арихгүй алкогольгүй шампанс хөдөлж аваад тулгадаг байхгүй хөгттэй тулгаад байна гэдэг чи юу хийгээд байна заавалыг дасгаад байна гэсэн үг шүү дээ хөдөлгөөнөө давтуулаад байна гэхээр хүүхэд ямар ойлголттой болж байгаа гэхээр энэ шинэ жилээр чинь заавал ингэх ёстой те ямар нэг баяр ёслоор болох заавал энэ томчууд чинь нэг юм гашуу муудгийн байна гэнгээд ингээд мэдэж эхэлдэг байхгүй. Түргэн тусламжийн төвд хоногт 1500 дуудлага ирдэг. Үүний 200 дуудлагыг архины хордлоготой холбоотой дуудлага эзэлж байна. Энэ онд түргэн тусламжийн үйлчилгээ авч амжилгүй 3500 иргэн нас барсны 50% нь архины гүн хордлогын улмаас нас барсан тохиолдол байна. Архины хэрэглээ нэмэгдэж архины хордлоготой холбоотой дуудлага нэмэгдэх болсныг түргэн тусламжийн төвөөс хэллээ. Ялангуяа шинэ жил баяр ёслолын үед архинаас хамааралтай дуудлага 2 дахин нэмэгддэг гэлээ. 102 бол замын хүн гудманд нөгөө архины шалтгаантай тасраад унтсан гэж ярьдаг тийм үү? Тийм хүмүүсийн дуудлага бол цагдаад бүртгэгдсэн дуудлага 103-т бол шууд бас хавсарж орж ирдэг. Тухайн архины шалтгаантай иргэний дуудлага. Тэгэхээр энэ маань бас нэмэлтээр өдөрт бол бараг 50-аас 100 дуудлага бол 102-ын дуудлагатай хавсарч манад яг архины шалтгаантай дуудлагаас орж ирдэг учраас дуудлагын ачаал бол нэлээд өндөр гарч ирдэг. За тэгээд олон хоног архи уусан, архины хордлого, за архины шалтгаантай хөдөлмөрийн насны нас оролтын дуудлагууд бол бас нэлээд олон бүртгэгддэг. Олон улсын судалгаанд Орос улсад архины донтолд 100 мянган хүн тутамд 4379, харин Казахстан улсад 4100 байхад манай улсад 4818 байгаа юм а. Амжиргааны доод түвшин архиталт 2 харилцаа хамааралтай. Манай улсад ядуурлын шалтгаантай архиталт байсаар байгааг эмч судлаачид хэллээ. Түр засгийн бодлого ядуурлыг бууруулах ард иргэдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэдэг ч гэлээ нөгөө талдаа архины хэрэглээг бууруулах бодлогоо орхигдуулсаар байна гэсэн юм а. Манай улсын нийт эмэгтэйчүүдийн 3.8% нь эрэгтэйчүүдийн 5.2% нь архинд донтох эмгэгтэй байгааг донтолтын эмчнэр хэллээ. Өнөөдөр Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн ээлжид хурлаар эх жил болох эгч чуулганы товыг батллаа. Ингээд 2026 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Монголын үндэсний олимпийн хорооны эгч чуулганыг зохион байгуулахаар шийдлээ.
Энэ хурлаар дараагийн 4 жилд Монголын үндэсний олимпийн хорооны удирдах албанд ажиллах гишүүдийг сонгох төдийгүй дотоод дүрмийн өөрчлөлтүүд болон стратеги төлөвлөгөөгөө хэлэлцэх юм байна. Монголын үндэсний олимпийн хорооны бүх гишүүдийн ээлжид хурлаар гүйцэтгэх зөвлөлийн өнгөрсөн 4 жилд хэрэгжүүлсэн ажлын тайлан хэлэлцэж их чуулганы удирдах хараат бус гишүүдийг сонгосон юм. Хараат бус гишүүдийн бүрэлдэхүүнд Гавьяат Тамирчин, Харамаа Бүжи, Бямбадорж, Хуйлч Батсаяа, Сэргэлэн нар ажиллахаар томилогдлоо. Олон улсын олимпийн хорооны сэргэжүүлж байгаа төсөл хөтөлбөрүүдэд бас Монголын баг тамирчдыг оролцуулах, тамирчдыг одоо тэдний тэтгэлгээр одоо бэлтгэлжүүлэх үйл ажиллагаа явуулах чиглэлээр бол бас олон хөтөлбөрүүдийг бол хэрэгжүүлж ажилласан он жилүүд байлаа. Зарим санамжчин бол сарын $500 цалинтай бэлтгэл сургалтанд дэмжлэг авдаг шинэ хөтөлбөрүүд бол байгаа. Дээрээс нь дасгалжуулагч нарын семинар сургалтууд байна. Спорт холбоодуудын одоо удирдлагууд буюу ерөнхий нарийн бичмээр өдөр тутмын үйл ажиллагаа явуулдаг хүмүүсийн одоо бас сургалтуудыг бол одоо тогтмол хамруулж ирсэн. За хөдөө орон нутгийн танхимуудад бас тодорхой одоо чиглэлүүд дэмжлэг тусалцаа үзүүлдэг. Энэ чиглэлээр бол одоо өнгөрсөн 4 жил ажилласан. Эх жил Монголын үндэсний олимпийн хороо байгуулагдсны түүхт 70 жилийн ой тохиолно. Үүнийг тэмдэглэх хүрээнд сар болгон тогтмол арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөж байгааг онцолсон юм. Мөн өвлийн олимп Азийн наадам, эсний наадам тэргүүтээ олон улсын томоохон тэмцээн уралдаануудад баг тамирчдаа өргөн бүрэлдэхүүнтэй оролцуулахад анхаарч ажиллахаас гадна тамирчид дасгалжуулагчдыг чадвархжуулах төсөл хөтөлбөрүүдийг тогтмол хэрэгжүүлэхээр зэхэж байна. Энэ жил одоо бас манай Монголын үндэсний олимпийн хороо 8 ажлын хүрээнд 74 багц ажлыг төлөвлөсний дагуу одоо 98% гүйцэтгсэн байна. Тэгээд одоо Монголын үндэсний олимпийн хороо гишүүд манай одоо эх жилийн 2026 оны чуулган за тэгээ эх жил зохион байгуулагдах одоо олимпийн наадам, залуучуудын олимпиад одоо танхимын наадам, эсний наадам одоо 5 том тэмцээн уралдаан хүлээж байна. Эх жил одоо мөн одоо Монголын үндэсний олимпийн хорооны түүхэн 70 жилийн тохиож байна. Тэгээ эх жил бол одоо маш их ажлууд одоо олимпийн их гэрүүлийн гишүүдийг хүлээж байна да. Түүнчлэн орон нутагт олимпизмын хөдөлгөөнийг идэвхтэй өрнүүлэхэд чиглэсэн, олимпийн танхимуудын үйл ажиллагааг жигдрүүлэхэд чиглэсэн гээд Монголын үндэсний олимпийн хорооноос олон чухал ажлуудыг эх жил хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа өнөөдөр хэлэлцсэн юм. Монголын спортын оны шилдэгүүдийг тодруулдаг бүртчин наадмын тэргүүн дээд шагнал гардуулах ёслол өргөн цар хүрээтэй болж өндөрлөө. Уг ёслол 2002 оноос эхлэлтэй бөгөөд оны шилдэг тамирчдыг спортын сэтгүүлчдийн саналаар тодруулдаг. 2025 оны Монголын шилдгийн шилдэг тамирчнаар Гавьяат Тамирчин, Тулга Тодорч, бүртчин наадмын шилжин явах цамыг гарцсан чөлөөт бүхийн 6 дахь тамирчин боллоо. Тэрээр 2021 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан бол Загреб 2025 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль гардаж өмнөх амжилтаа ахиулж байсан юм а. Гавьяат Тамирчин Тулга 65 кг-ийн жинд хүч сорж байгаад Загреб 2025 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр 70 кг-ийн жинд рүү өгсөн барилдсан. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд барилдахынхаа өмнө Оросын аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальтай, мөн 5 дугаар байрын шагналтай 74 кг-ийн жингийн тамирчтай хамтарсан бэлтгэл сургалт хийсэн онцгой үр дүнтэй байсныг онцолсон юм. Үүний сацуу өөрийн нэрийн хуц болсон гарт иргэх мэхээ улам чамбааруулж цаашид том онооны төлөө зүтгэнэ гэдгээ онцоллоо. Олимпийн алдаад дутагдлаа засаж дэлхийн сургалтандаа илүү сайн сэтгэл гаргаж хандсны хүчинд бас дэлхийн аваргад пенальтж сайхан амжилт гаргалаа. Манай эрэгтэй чөлөөт бүх бол одоо ингээд 1980 оноос хойш 46 жил олимпиад медаль аваагүй байна. Дэлхийн аварга болохоор 50 жилийн өмнө дэлхийн аварга төрсөн байна. Тэгээд бас энэ бүгд урт хугацааны агнасыг бас таслахын тулд маш хичээсэн. Тэгээд одоо тэр агнасыг бас таслахын төлөө бас илүү их хичээж, илүү их хөдөлмөрлөж хүссэн бас зорж байгаа зорилготой хүрэх болно гэж бодож байна. Харин 2025 оны Монголын шилдэг эмэгтэй тамирчнаар боксчин алтан цэцэг тодорсон. Монголын эмэгтэй боксчид дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 4 медаль авчираад байгаагийн Тэн хагасыг алтан цэцэг ганцаархнаа авчирсан байна. Тэрээр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны төдийгүй дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хошоо медальтай мөн анхны одоогоор цорын ганц тамирчин билээ. Алтан цэцгийн тухай дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртсэн амжилтаа баттгана гэдэгтээ бүрэн итгэлтэй байсан гэдгээ энэ үеэр хэлсэн юм. Дут сайхны алтан цэцэг тодорч байна. 2018 онд манай нэмтэнцгийн эгч минь анхны хүрэл медалийг эх орондоо авчирч байсан. Одоо дэлхийд ингээд цууралтуулж байсан. Тэр үедээ эгчээр маш их бахархаж байсан. Тэр үед миний эгч надад яг
гоё өөрийнхөө сэтгэлийн үгээр надад хэлжсэн. Миний өргөж ямар ч үед хөдөлмөрөх хэрэгтэй. Хөдөлмөрийн явцаар байнга бүлгийн сургалтыг тэржих хөдөлмөрш харин одоо гадуур гарч байгаа сахилах бат чинь хамгийн чухал шүү. Хизээ яаж унтж гин тэрийг маш сайн зохицуулах хэрэгтэй гэдэг үг ирээд хэлжсэн бол тэрийг би одоо хүртэл маш их мэдүүлж авдаг. Түүнчлэн 2025 оны Монголын шилдэг эмэгтэй тамирчдаар чөлөө түүхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний алт хүрэл медальтай Монгол улсын гавьяат тамирчин Бүрүүд Оржийн орхон жудо өөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн Чансаа өндөр их дуулаг тэмцээний хошоо аварга Болдын ган хайч нар шалгарсан юм. Харин Бүрдчоно 2025 наадмын шилдэг эрэгтэй тамирчдаар боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медаль Баттулаг, жудо өөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт Ёлк нар тодорсон юм. Мөн шилдэг багаар эх орондоо зохион байгуулагдсан Сагсан бөмбөгийн 3/3 дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медалийг ардсан 3/3-ийн эмэгтэй шгшаагийнхан тодорлоо. Тэгээ ялангуяа бас Physical Asia-г бас одоо тамирчид оролцогчид Монголд ирээд ингээд Монголдо буцаж ирээд Netflix-ийн шоуд ороод ирсэн. Энэ манай спорт олимпизмын хамт олон бол маш их баяртай байна. Тэгээ эх жил Милан Кортиногийн өвлийн олимп болон Аичи Нагоягийн одоо Азийн наадам болон Монголд ийм наадмуудаа ирээдүйд авах тийм мөрөөдөлтэй байдаг. Тэгэхээр Олимпийн хорооны ерөнхийлөгчийн хувьд ийм наадам Монголд нэг өдөр аваад спортын одоо 25,000 30,000 хүний үзэгчтэй тийм нээлт хийгээд тэгээ тэрнийгээ дагсан тамирчдын хотгон дээр одоо тийм одоо орон сууцжуулаад тиймэрхүү мөрөөдөлтэй байдаг учраас ийм спорт олимпизмаар амьсгалсан өдөрт маш их баяртай байна. 2025 оны Монголын шилдэг залуу тамирчны шагналыг жудо өөхийн өсвөр үеийнхний дэлхийн аварга Цэндбазар усан цэлэлтийн Монгол улсын рекорд амжилтыг 23 удаа шинжилэн тогтоож Азийн залуучуудын наадмын усан цэлэлтийн төрлөөс мөнгөн медаль хүртсэн Монголын анхны тамирчин болсон Эрхэс нар гардсан. Мөн Бүрдчон наадмын үеэр Physical Аз шоунд эх орноо төлөөлөн амжилттай оролцсон баг тамирчдад тусгаалan хүндэтгэл үзүүлсэн юм а. Тэнгэр телевизийн 7 мэдээллийн хөтөлбөр студиэс шууд хөрлөө. Үргэлжлүүлэн гадаад мэдээгээ хүлээн авчирсан.